Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Галсангийн Болормаа эмзэг дэлбэ өгүүлэг. Сандуултын голд намрын шаргал нар тогтон үргэлжид ингэж ээх юм шиг уягдаж шанхны үсийг сэрвэлзүүлэх зөөлөн салхитай зэрэгцэн тунарна. Нар хоргодоход өвгөн жамган баясаж урт намар болох нэ гэж өрөвгөр сахлан имэрснэм хамрын тамхи хумсныхаа толион дээр базаалж ойр ойрхон үнэрлэнгээ битүүрч бөгссөн самсааг шүхэр татснаа. Бяруу тугал тогтоод цаанаал нэг сэтгэл тэнүүн өвс ногоо өөйг байна хэмээн хэн хүнтэй яриа дэлгэх дуртай байдаг. Харин эмгэн нь энэ намрын өдрүүдэд ааруул эдэгийн базаагаад өрөм зөөхий хураах нь цагтай уралдаад байх шиг санагдана. Жамган цэвлээ хүүтэйгэн ханилн сууснаас хойш 40 намрын торгон шаргал нартай золгож буйна энэ юм. Дөрвөн сайхан хүү охинтой тэдэнд зовох торох юм энэ амьдралд учирч байсангүй. Харин хүүхдүүдийн бага намжил маань наасаг уч гарсан ч хань бүлтэй болсонгүйд сүүлийн хэдэн жилд хоёр хөгшин битүүхэн зовцгох болсон юм. Олон жилийн өмнө Саахалт айлд нь хотоос ирсэн нэг оюутан залуу тэднийхээр орж гараад байхад буур тогтворгүй намб төрөхгүй юм гэж үгэлсээр угаад явуулчихсандаа хоёр хөгшин өдгөө сэтгэл шаналж заяаны ханин байсан ч юм болов уу гэж эргэлзэхэд хүрч буй юм. Эмгэн нь заримдаа энэ гол усаар л дүүрэн залуус байх юм. Манай энч хүн хавтуулах шинжгүй дээ. Хадан гэр ойртлоо. Энэ хүүхдийг яан байц гэж үгэлнэ. Жамган өвгөн бодоогүй биш бодсон. Бодохдоо өөрөөсөө нүгэл хилэнцийн хар толб үүссэн биш биз гэж эрэл хээлж дотгошоо гэмшин. Тэртээ 20 жилийн өмнө Жамган малын эрэлд гарч говь гаталж их л сольдж яваад нэгэн отрын айлд бууж үлэм. Намар цаг гэж мал тогтож нар уягдсан юм шиг аргамжигдж хүний сэтгэл тэнгэр хойно отрын бор гэрийн эргэн тойронд нам гүмийн ертөнц ноёлсон юм шиг л байлаа. Алсаас тосч үүдэнд эртэл боргосон халтар нохойг гэрийн эзэгтэй бололтой 30 орчим насны эмэгтэй гарч ирснээр зандарч холдуулваа. Эмэгтэйг ээжээ гэж дуудах цаваа цалгин дуутай хоёр хүүхэд гэрээс холдуулсангүй. Унаа малаа бүхэлсэн Жамганч эзэгтэйтэй мэдлээд хүүхдүүдийг өхөөрдөн гэрт оров. Гэрт газраар хөглөрөх дээл хувцас, аяга шаазан, тоглоом наадгай цөм илааж. Исгэлэн цагаан идэ хамар цоргин, саяхан чансан цайны аагтай зэрэгцэн. Эмэгтэй ааш дөлгөөн бололтой. Идэ цагааныхан амттайг аяглан Жамганд барихад их өөрөмсөх санаа төрөв. Жамганы нутаг усыг сургалж мэдээд их холоос яваа юм байна. Энэ эв говь уужим тэнүү юм болохоор мал зургийн бэлчээр холдчихдаг юм уу гэж хэлээд өөдөөс нь ширтэх нүгэлгүй харцтай бүсгүй аав ахан дүүсээ ирсэн чинээ санджээ. Дэрсгэн хоёр хүн ч Жамганыг та тэмээгээр ирсэн юм уу? Маа энэ тоглоом ав гэж хэлээд нандин хийцтэй ягаан тоглоом туулайгаан хүртэл харамгүй өгч зайж хөлөөгүй шулган алдна.
Жамган айлын эзэгтэн хэлснээр 2 хоногийн өмнө худаг дээрээс усуугаад гарсан гэх сурагтай аяс буурал ат ширээ хүрэн тайлгаан олоод авсан юм шиг сэтгэл уужирч чиглэсэн зүгт бушуухан шогшуулв. Түүний хойноос бүсгүй оройтсон чамаагүй та буцахтаа ирээд яваарай. Манай хүн мөд ирнэ гэж хэлээд хоцорсон юм. Жамган хүрэн атныхаа зогдор хийсгэн таанд талын уудамд шогшуулан явхад нас хараагүй байгаа юм байна гэх эр зоригийн нэгэн мэдрэмж төрж билээ. Түүний омгшил байгалийн тэнүүн уудмын зэрэглээн дунд сүлэлдэн говь нутгийн тосон шаргал өнгөнд уусан бүдгэрч тодрон өнгөжж явв. Хэдэн дэмэний бараа харж нэлээд шогшуулсны хүчинд төдөлгүй сүргийн дунд ирсэн ч эрэл мухардав. Тэгээд жижигхэн толгоон оройд хурч зүг зүгт дурандаж нар хэвих цагаар зүүн хойд зүгийн цэлгэр уудмаас хэдэн тэмээ наашлахыг харав. Тэднийг амдан шогшуулсаар бүрэг тараг цагаар хүртэл хайж явсан 2 тэмээ нь байлаа. Жамган тарга тэвэрэг хандлан авсан тэмээдээ хараад нутгийн өгөөж хишиг сайх юм хэмээн залбирч Унжаваатныхаа дэргэд эргцүүлэн хашиж байж оосралж аваад буцахад стол аманд нь дуу аяндаа аялагдж цээжинд үл мэдэгдэх дөл дүрлзэж шөнийн талд дураар тэнүүн байхын жаргалыг эдэлж явлаа. Тэмээд шуухтналдан таанын эхүүн нартай амьсгаагаар согтоох шахаж заримдаа хөдөлгөөтэй нь зөрж ирж нүсэр бүдүүн гэцээр хамаад явчих шахан шахацалдан эзнээ тэвдүүлнэ. Алс ойрын чимээ анирдсан тэмээд жамгантай ханьссан шинжтэй. Жамган зан ааш сайтай сайхан бүсгүйн гэрт хурч хонохыг боджээ. Нэгэнтээд сайн хүүхэн хүүхдүүдээс минь ялгаа алга. Нөгөөтэйд ийм үзэмжтэй бас ухаалаг хүн сургууль эрдмийн мөрхөөхгүй бидэнтэй адил малын хоргол тоолж суух юм. Бас энгэр заамаас нь хүүхдүүд зууралдаад нэг л мэдхэд гэрийн авгаа болчихж байгаа нь эндэ гэж бодон ягаад ч юм түүнийг олон өнгөөр эргцүүлж явв. Шөнийн талд адуу янцгааж байна. Энэ мөн уран дүрслэл шүү. За тэгээд оноод хэлчихдэг зохиолчийн санааг мань мэт ямар гүйцэх вштэй. Би ч залуудаан дэлхийн сор болсон бүтээлийг толгой дараалан уншдаг л байлаа. Хайр сэтгэлийн тоймгүй олон ээдрийн дундаас яаж гарах ухааныг олж мэдсэн л хүн. Өнгөрсөн 100 лавгагийн хүүгийн найран дээр хулгар нацаг надад агсам тавьсан. Юу гинэ? Эхнэрээсээ өөрийг өвөртөлж үзээгүй эргүү гэжрээл. Өөрөө олон хүүхэнтэй холбогдсноо нэг тийм эр бярд бодчихсон. За та нацаг бид хоёр хоёулаан хөгшрөхөл хойно яах гэж нэгнийг мүлжүүрлэж байдаг байна. Дотор сэтгэлдээ хүнийг хүндэлж явахыг тэр ямар мэдэх вштэй. Жамганы энэ бодлыг холын чимээ авсан банхрын дуу сарниулхан тарь. Жамган шогшуулсаар удалгүй гэрийн гадна хүрвэ. Харин гэрээс хүн угтсангүйд айлын хар хүнийг ирээгүйг нь анзаарв. Хөөрхий эднийг айлгачихвэ гэж гэрээс зайтайд бууж хоолой засахад нохой удаан ээрсэнгүй хотны захад үлдэв. Жамган тэмээгийн бөхөлчхөөд гэрийн үүдэнд ирэхэд лаа асаасан байлаа. Хаалга дүгжээгүй халуу дүүгсэн орчин огтов.
Бүсгүй нэмгэн дээл нөмөрсөөр босч та хүрээд ирээ юу? Тэмээгээ олоо юу? Гэхэд Жамган их л баяртайгаар оллоо. Их амархан оллоо. Дүү бүсгүй хэлснээр яваад олоод ирлээ гэж инээмсэглэхэд бүсгүй ч инээмсэглэх нь Жамганд их л дотн санагдана. Бүсгүй халуун савтай цай хоолд хүлв. Лааны гэрэлд үзэмж төгсийн цогцоллоо нэгэнтээ олсон бүсгүйн дүр уламж дэгжин харагдаж сүүдэр нь түүнийг цай завсаргүй ээрэн эргүүлдэх мэт сониучлалыг Жамганд төрүүлнэ. Та хэдлэг байна уу? Тэглээ. Манай хүн ирсэнгүй. Одоо ч ирэх болж байгаа юмсан гэв. Жамган жаахан хоол цайдж уугаад бүсгүйн зассан оронд унтах болов. Хоймерт хорон дээр хүнжлийг тээрч нүцгэн хэвдэх хоёр хүүгэн өхөөрдөн бүсгүйч амархаар тэдний хажуугаар орж хэвтэв. Жамган гэрээс гарч сарны тунмал гэрэлд зогсоод тамхи нэрж бодол болоход хотонд яргалах хон ямаа хүртэл өөрийн жиирхэн харах шиг нэгэн сониучхан сарсан баг байхаа нүд нүрийн сохолж шахам өмнөр хоогуур нь нисэх нь бодлын цагаан сониучлалыг өдөөгөөд ёр болсонгүй. Жамган тамхиан огцом сорж утааг нь үлээгээд эзгүйхээр газар хүнийг илэг барьсан болно гэж бодовч бас ч хайрын санагдаад үе мултарсан би нялх амтанг ингэж зовоогоод яах вэ гэж эрсхэн шийдээд тамхины ишийг холоо нислаад гэрт оров. Бүсгүйн зүгээс чимээ алга. Жамган орондоо орж лаг чимхэж унтраагаад хэсэг чимээгүй хэвтэв. Дахиад л бүсгүйн зүгээс чимээ алга. Яах вэ? Уг нь хэн хэндээ жаргал бэлгэлвэл зүгээр юмсан. Хүний л явдал хойно. Бурхан минь. Ямар ч ууртай хүн байх юм. Шууд алж орхивол яах болж байна гэж бодов. Чимээ алга. Жамган ёр нь яадаг юм гэж бодоод босхоор өндөгтөл холын чимээ авсан нохой хөв хуцав. Бүсгүй юу болов гэсэн шиг манай нөхөр ирж байна гэвэл Жамган амжиж чамайг таал юу гэж бодсон нохойн замаар орлоо л да. Би яасан азгүй ирвэ. Энэ сайхан бүсгүйг амталж чаддаггүй гэвэл бүсгүй үлгэн авч. Пөөх эр хүний нүд хөгшөрдгүй гэсэн үний юм байна. Төрсөн ах шигэ бодсон чинь харин гэж үг нь ээдрэхтэй эрхлэнгүй нялх хонгор дуугаар хэлсэн нь Жамганд муугүй сэтгэл төрүүлвэ. Маргааш би танайд өнжөөд явах уу? За дуугаа. Манай хүн үүдэнд ирлээ. Ингээд л тэдний яриа өндөрлөв. Манайд холын зочин ирсэн. Өвгжүүр хүн байна. Хөөрхий ядарч л яваа байлгүй дээ. Тийм үү? Хоол цай хийж өгөө үү? Өгсөн. За болж дээ. Гэрийнхний дунд Жамганы тухай ийм л яриа болж удалгүй тэд унтав. Жамганы нойр хүрсэнгүй. Залхич нэ. Айлын авгааг нөхрөөс нь харамлаад байгаа мó та гэж өөрийгөө загнаж хэвдтэл нам унтж нар дээр хөөрсөн хойно сэрч билээ. Жамган өглөө нь гэрийн эзэнтэй танилцаж бас болоогүй. Дараа ирж тэмээний 8 хийхээр тохиролцов. Хоёр эр хүний дунд ийм халуун яриа өрнөж байх үед бүсгүй айл эрт аргалд явсан байв. Жамган жаахан сэтгэл дундуур буцжээ явтал урд хөтлийн адагт аргал түүж яваа хүн харагдахад түүнийг чиглэн очвоос
Хонсон айлын нь эхнэр мөн байлаа. Тэмээнээс бууж түүнтэй хэдэн үг солиход ичингүрч доош тонгоогоод олигтой юм ярьсангүй. Гэрийн бараа харагдахгүй хотгор газар болохоор жамган зүрхлэн бүсгүйн гарыг атгаж духыг үнэрлэв. Ингээд холын замдаа эрсхэн буцсан юм. Жамган гэртээ харьсан цагаас сэтгэл тогтворог үтэж бүсгүйг бодон бодсоор тэсч төвдсөнгүй нөхөртэй нь наймаа хийхээр эргэн зорж ирсэнтэй. Наймаач тохирч хар хүү жамганыг ах би тэмээдийг чинь услаад өгье. Өнөөдөртөө өнжиж хоноод яв. Юун даяарах вэ? Гэж хөл алдахад хоёр хүүн хамт явна гэж тэд алсад торолцох худаг руу явцгаав. Жамган бүсгүйтэй хоёулахнаа үлдэхэд хүний ертөнцийн хамаг зовлонг түүний зүрхэнд нь суулгаснаа сая ойлгож гэмшив. Бүсгүй түүнийг их санснаа хэллээ. Жамганд эрхлэн энгэрт нь наалдахад нялх биений сүв үнэртэж байх үед нь их хүн ийм сэтгэлийн зовлон эдэлж болдоггүй юм гэж түүнд ойлгуулах гээд эс чадав. Жамган бүсгүй хичнээн өрөвдсөн ч бие сэтгэлийн зүгчиггүй тэмүүлэл нь эцэстээ хүрсэн ч түүнийг ил гаргасангүй. Жамган бушуухан явж далдорхын төвс болжээ. Намрын хэр унсан энэ өдөр жамган буцахтаа сэтгэлийн хад шалгасан замаар гэлдэрч яваад өвгөрч ганцсан үндсэн тогтож ядан байгаа цэцгийн ганц ягаан дэлбээ намайг авч хадгалаад эрх хаврт хүргээч нүмер түших болооч гэж гуйхай дэл салхинд сөрүүлж байхыг олж харав. Жамган тэмээнээс бууж цэцгийг ихэд инхрийлэн илсэн ч үндсэнд нь үлдээгээд буцсан юм. Өдгөөд өвгөн жамган тоос торвоод нүгэл хийж үү гэж өөрөөсөө асуухын ганц л шалтгаан үлдсэн нь энэ. Зохилогдсон Галсангийн болормаа. Уншсан Эрхэнбаярын Баттарж.